Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр 9-р ангид монгол хэлний хичээлээр шалтгаанд нийлмэл өгүүлбэрийг холбон найруулах аргад суралцъя гэсэн хичээл орно. Хичээлийн зорилготойгоо танилццгаая. Шалтгааны утгад өгүүлбэрийн холбох аргыг таних. Зорилгынхоо хүрээнд шалтгаан үрийн холбоо бүхий өгүүлбэрийг задлана. Өгүүлбэрийн орон цаг, зорилго, шалтгааны утгаар холбох аргыг мэднэ, өгүүлбэрийг хувиргах, найруулах, бүтээх аргад суралцнаа. Ингээд хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ өмнө нь үзэж байсан нийлмэл өгүүлбэрийн тухай ойлголтоо сэргээн санацгаая. Нийлмэл өгүүлбэр гэж ямар өгүүлбэрийг хэлдэг вүлээ хүүхдүүдээ? За, нийлмэл өгүүлбэр маань 2 ба түүнээс дээш энгийн өгүүлбэрүүд хоорондоо нийлж бүтэхтэй зэрэгцүүлэх, угсруулах, харилцан угсруулах холбоогоор хоорондоо холбогдно. Ингээд нийлмэл өгүүлбэрийг зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр, харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр гэж ангилна. Өнөөдрийн үзэх хичээл маань шалтгаанд нийлмэл өгүүлбэрийн тухай хичээл болно. Ингээд шалтгаанд нийлмэл өгүүлбэр маань угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтдаг байх нэ. Дараах өгүүлбэрээс шалтгааны утгатай өгүүлбэрийг ялгаарай хүүхдүүдээ. Хамтдаа уншицгаая. Их нь хээр алаг бол унага нь шир алаг. Бороо намдаж үүлэн чөлөөгөөр нар цухвиж үзэгдлээ. Тэр хоёрыг гарч ирэхэд тэнгэр цэлмэг орчин тойрон нам гүн байв. Таан өвсөн хахлаа 5 хушуу мал нь тал бүртээ сүлжилтэнэ. Эдгээр өгүүлбэрээс шалтгааны утгатай өгүүлбэрийг олоорой. Олсон хүүхдүүдээ аль өгүүлбэр нь шалтгааны утгатай өгүүлбэр болохыг харцгаая. Ихэнд хээр алаг бол унага нь шир алаг гэсэн өгүүлбэр маань шалтгааны утгатай өгүүлбэр байжээ. Энэ хэлцийн бол хэмээх холбоос нь дараагийн үүлийн болцол шалтгааны утга илтгэж байгаа бөгөөд мал амьтны өнгө цус, хэлбэр галбар, ааш аяг нь үр төлдөө удамшдгийг таньж мэдгээс үүдэж хүний зан төрх нь эцэг их удам судраасаа шалтгаалдаг гэсэн гол утгыг илэрхийлжээ. Дараах шалтгааны утгад нийлмэл өгүүлбэрүүд ямар холбоосоор холбогдож байна вэ? Унших явцдаа хүүхдүүдээ сайтар ажиглаараа хамтдаа уншицгаая. Түүнийг чанга хашгирахаар бид гэрээсээгүй гарлаа. Зуны шөнө богино тул өглөөний 8 цагт нар нэгэнт дээр гарчээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэн. Тэр үнэхээр сайхан дуулдаг учраас хошуу нутагтаа ихэд алдарсан байв. Мөчрөн хугарахлаар сүүдэр нь угардаг. Хүүхдүүдээ эдгээр өгүүлбэрүүд маань бүгдээрээ нийлмэл өгүүлбэр байна. 2 өгүүлбэрээс бүтжээ. Эдгээр өгүүлбэрүүдийг холбож байгаа холбоосуудыг нь ажиглаарай. Ажигласан хүүхдүүдээ тэгвэл багш нь шалтгааны утгад нийлмэл өгүүлбэрүүд ямар холбоосоор хэрхэн яаж хоорондоо холбогддгийг тайлбарлая, анхаарлаа хандуулна уу? Хамтдаа уншицгаая өгүүлбэрээ. Түүнийг чанга хашгирахаар бид гэрээсээгүй гарлаа. Ямар учраас гэрээсээгүй гарсан болов хүүхдүүдээ? Түүнийг чанга хашгирахаар. Энэ 2 өгүүлбэрийг холбож байгаа холбоос маань R гэсэн холбоос бөгөөд ямар учраас гэсэн шалтгаан заасан асуултанд хариулагдаж байгаа учраас шалтгааны утгад нийлмэл өгүүлбэр байх нэ. Дараагийн өгүүлбэрээ уншицгаая. Зуны шөнө богино тул өглөөний 8 цагт нар нэгэнт дээр гарчээ. Яагаад нар
8 цагт гарсан болоо. Шалтгаан маань зуны шөнө богино тул энэ хоёр өгүүлбэрийг холбоос маань тул гэсэн холбоос аваад яагаад гэсэн шалтгааны утга заасан учраас шалтгаанд нийлмэл өгүүлбэр болох нэ. Дараагийн өгүүлбэрээ уншицгаая. Үнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ. Яагаад үхэр тэргээр туулай гүйцэж байгаа юм бол үнээр явбал энэ хоёр өгүүлбэрийг бал гэсэн холбоос холбож яагаад гэсэн асуултанд хариулагдаж байгаа учраас шалтгааны утга илэрхийлжээ. За дараагийн өгүүлбэрээ хамтдаа уншицгаая. Тэр үнэхээр сайхан дуулдаг учраас хошуу нутагтаа ихэд алдарсан байв. Хүүхдүүдээ яагаад хошуу нутагтаа алдарсан юм болоо? Маш сайн байна. Тэр үнэхээр сайхан дуулдаг учраас. Энэ хоёр өгүүлбэрийг маань ямар холбоос авсан бэ? Учраас гэсэн холбоос холбож шалтгааны утга илэрхийлж байна. Дараагийн өгүүлбэрээ уншицгаая. Мөчр нь хугарахлаар сүүдэр нь хугардаг. Ямар учраас сүүдэр нь хугарсан бол хүүхдүүдээ? Маш сайн байна. Мөчр нь хугарахлаар сүүдэр хугардаг. Энэ хоёр өгүүлбэрийг маань бас ямар холбоос илэрхийлсэн бэлээ? Ихлаар гэсэн холбоос холбож ямар учраас гэсэн шалтгааныг заасан байна. Эдгээр өгүүлбэрүүд маань бүгд шалтгааны утга илэрхийлсэн учраас шалтгаанд нийлмэл өгүүлбэр болж байна. Өмнөх өгүүлбэрүүд маань эдгээр холбоосууд байсан уу? Байсан. Тэгэхээр шалтгааны утгатай угсарсан нийлмэл өгүүлбэр нь дараах холбоосуудаар холбогддог юм байна. За хамтдаа холбоосуудаа уншъя. Бал, вал, ингууд, магц, ингаа, тал, ихлаар, маачин эдгээр холбоосууд маань үүлийн нөхцөлдүүлэн холбох нөхцлөөр холбогддог юм байна. Тэгвэл дээр, доор, өмнө, дараа, үед, тутам, ёсоор, дагуу, цагт, зэрэг, үед, үес зэрэг холбоосууд маань холбох үгээр тус холбогддог юм байна. Ингээд шалтгааны утгатай угсарсан нийлмэл өгүүлбэр бүтгэнэ хүүхдүүдээ. Тэмдэглээд аваарай дэвтэртээ. Тэмдэглэсэн үү хүүхдүүдээ? Сайн байна. Дараах өгүүлбэрийн бүтээврийг шалтгааны утгатай бүтээврээр солин найруулаарай хүүхдүүдээ. Үрийн сайнаар ургаж үндэсний муугаар хохирлоо гэсэн шалтгааны утгатай нийлмэл өгүүлбэрийг үрэн сайн учраас ургаж үндэс нь муу учраас хохирлоо гэж солин найруулжээ. Тэгвэл өөрсдөө сая шалтгааны утгатай холбоосуудыг дэвтэртээ тэмдэглэж авсан. Эдгээр холбоосуудаа ашиглаад солин найруулж бичээрэй. Бичсэн хүүхдүүдээ тэгвэл бүтээврийг шалтгааны утгатай бүтээврээр хэрхэн солин найруулж бичсэнийг харцгаая. Хамтдаа уншъя. Үрэн сайн бол ургаж, үндэс муу бол хохирно. Үрэн сайн байвал ургаж, үндэс муу байвал хохирно. Үрэн сайн байснаас ургаж, үндэс муу байснаас хохирно. Үрийн сайнаас ургаж, үндэсний муугаас хохирлоо. Тодруулсан холбоосууд маань шалтгаанд нийлмэл өгүүлбэрийг бий болгодог холбоос байх нэ. Сайтар ажиглаарай. Ингэж солин найруулж биччихээ хүүхдүүдээ. Тэмдэглээд аваарай.
За, маш сайн байна хүүхдүүд. Хүүхдүүдээс сурах хүчгийн 84 дугаар хуудасаа нээгээрэй. Нээсэн хүүхдүүдээ 84 дугаар хуудасанд мөксөн тэнгис гэсэн их байгаа. За, эхийг уншаад цэгийн оронд тохирох холбоосыг нөхөж бичгэнэ. За хүүхдүүдээ мөксөн тэнгис ихээ анхааралтай уншицгаая. Израилийн мөксөн тэнгисийн урт нь 75 км, өргөн нь 15 км юм. Энэ тэнгис дэлхийн хамгийн дор газар тооцогддог. Усны гадаргын өндөр нь газар дундын тэнгистэй харьцуулбал 400 м дор байдаг. Харин хачирхалтай нь энэ тэнгист ямар ч амьтан амьдарч чаддгүйг нь загас битгий хэл далайн ургамалч ургаж чадахгүй. Цэг. Тэр тэнгисийг үгсэн тэнгис буюу мөксөн тэнгис гэж нэрлэдэг. Цэг. Өдөрт 6 сая тонн ус цутгадаг боловч нэг ч туслыг гадагш гаргадаггүй. Цэг. Амьдралгүй тэнгис болжээ. Цэг. Мөксөн тэнгис далай уснаас 8 дахин давслаг. Оливын тосыг элэстэй холсонтой адил үрмэц бүтэцтэй байгалийн гайхамшиг удахгүй ширгэхнэ. Цэг. Мэргэжилтнүүд түгшиж байна. За, дэвтэртээ бичигтээ тохирох холбоосуудаа л бичнэ. Дарааллуулаад 1, 2, 3, 4, 5 гэд бичээрэй. Бичсэн хүүхдүүдээ ингээд мөксөн тэнгис ихэд маань ямар шалтгааны утгатай холбоосуудыг ашигласан гэдгийг дэлгэцнээс харцгаая. Хамтдаа уншия. Загас битгий хэл далайн ургамалж ургаж чадахгүй учраас тэр тэнгисийг үгсэн тэнгис буюу мөксөн тэнгис гэж нэрлэдэг. Яагаад гэвэл өдөрт 6 сая тонн ус цутгадаг боловч нэг ч туслыг гадагш гаргадаггүй тул амьдралгүй тэнгис болжээ. Тиймээс мэргэжилтнүүд түгшиж байна. Таарч байна уу хүүхдүүдээ? Маш сайн байна. Гэрийн даалгавраа аваарай. Сурах хүчгийн 86 дугаар хуудсан дахь өгүүлбэрүүдийг шалтгааны утгатай өгүүлбэр, үр дагаврыг илтгэсэн өгүүлбэрээр нь ялган тэмдэглэж бичээрэй. Ингээд та бүхэндээ 16 дугаар сургуулийн Монгол хэлний багш нарын бэлтгэсэн хичээлийг хүргэлээ. Хичээлд анхаарлаа хандуулсан та нартай баярлалаа.